Би чинь Батцангилд үйлдвэрлэгдсэн хүн. Батцангилд үйлдвэрлэгдээд өгийн нуур төрөөд хөдөө малчны хотод өргөө цагаан гэрт бас хүн болж бажиж өссөн байж тээ. Ингээ болгочих юм дээр яагаад хөдөлдөг юм бол яагаад сэтгэл гаргадаг юм бол гэдэг гэсэн бодол байсан. Тэгээ би өөрөө нэг аралдаад үзвэл болчих юм шиг санагдаад. Тэгэл улс төрлөө орсон доо. Шүүмжлэх нь зөвлөдөө. Одоо шүүмжлүүлэхгүй гээд яах вэ? Харин шүүмжилж байгаа нь сайн хэрэг. Тэгэхгүй бол хүн хэлхээс нааш цаас чичгээс нааш гэж анзаарахгүй яваад байвал би өөрөө л алдаа их гаргана. Тэгэхээр ард түмнийхээ өмнө шүүмжлүүлэх гэж л гишүүн болсон. Тэгэхээр алдаагаа засуулах ёстой. Зөв ёсны асуудал. Нэвтрүүлэгтэй хамтаага ирэх үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Нэвтрүүлэг үзэгч та бүхэнд Арангай аймгийн Булгун уулын өвөр билээс өргөжлөн хурж байгааг дуулахад таатай байна гэд үзэгч та бүхэндээ энэ удаагийнхаа нэвтрүүлгийн зочныг уулзуулахад бэлэн болсон байна. Энэ удаагийн маань нэвтрүүлгийн зочноор Монгол Улсын их хурлын гишүүн Пүрэвбаатарын Мөнхтлэг өргөдөө оролцож байна. За, урилгыг маань хүлээн авч Булгун уулынхаа өвөр билд Арангай аймагтаа хүрэлцэн ирсэнд баярлалаа. За, баярлалаа. Нэвтрүүлэгтээ бас энэ сайхан өглөө, хаврын энэ сайхан ногоо дэлгэнсэн энэ сайхан мөчд урьж оролцуулж байгаад бас баярлалаа. Арангай аймгийн хувьд л одоо яг байгальдлын өнгөц саад сайхан зончлогын өдрүүд бас эхэлж байгаа шүү байна тий. Харин сайхан өдрүүд эхэлж байна. За бас өнгөрсөн хоногудад бороотой өнөө өглөөч гэсэн сайхан чиг өндөртэй 100 эхэлж байна. Зуншлаг сайхан болох юмцтай байна. За Мөнхтлэг гишүүний маань хувьд бол Арангай аймгийн онгоо хөвгт. Тэгэхээр бас энэ нутагт яг энэ аймагт бас тоглож наадаж өссөн биз. За би аймгийн төвд өсөөгүй, сумын төвд өссөн. Сумын төвд ч биш, бүр яг малчны гэрт өссөн. Манай аав ээж хоёр оюутан болоод намайг эмээ дээр хөлтөөгээд Арангай аймгийн Үгийн нуур суманд морионж маллаж малчны гэрт өссөн. Тэгээ аймгийн хүүхдүүд шиг аймгийн төв дээр бол нэг тийм сургууль сураад ч гэдэг юм уу, тийм хамт олонтой байгаад нэг аймгийн төвийн хүүхдүүд байдаг да арай нэг өөр тийм орчинд бол өсөөгүй. Манай аав ээж хоёр чинь Батцангилын 10 жилд хоёулаа 2 талаасаа 8 жилээ төгсөөд Батцангилын 10 жил танилцсан байхгүй. Тэгээд би чинь Батцангилд үйлдвэрлэгдсэн хүн. Батцангилд үйлдвэрлэгдээд өгийн нуур төрөөд хөдөө малчны хотод өргөө цагаан гэрт бас хүн болж бажиж өссөн байж тээ. Тэгээд Батцангилд үйлдвэрлэгдээд 10 жилээ төгсөөд аав ээж хоёр хотос оюутан болоо явахгүй юу? За тэгэхээр чи оюутан хүмүүс чинь нялх хөвгт хажуугаараа өсгөж боожуулаад тэгээд намайг ч их залуудаа гаргасан. 20 эдтэй тэл 21 2-тэй гаргасан байхгүй. Тэгэхээр чин сурлагынхаа хажуугаар нялх хөвгт асраад байх боломжгүй. Тэгээд манай эмээ дээр Үгийн нуур суманд үлдээсэн. За тэгэл би ч одоо хар багасаа эмээгийн хөвгт малчны гэртэл өслөө дөө. Одоо нөгөө хонь хорог хариулж тоглолт явж тий. Тэгээд оюутан болол манай аав чинь бизнес руу орчихсон. Бизнес ч яг талах чихрийн комбинат тэд ажилчнаар ороод аав маань бол Дулааны 3 дугаар станцт бас ээлжийн ажилтнаар ороод тэгэл шууд сургуулаа төгсөл мэргэжлэрээ ажиллаад ээж маань хүнсний технологич байсан талах чихртэй ажилласан. Аав маань Дулааны инженер хүн 3 дугаар цахилгаан станцтай ажилласан. За тэгэл оюутны ширээнээс шууд ажлын байр руу залгачлаар ээлжийн ажил чинь нөгөө шүн чамаагүй дуудана ажиллана. За тэгэхэд намайг бас харах хүн байхгүй дахиад эмээ дээрээ ингээл би айлын том доороо 2 дүүтэй. 2 дүүтэй гурлаа. Тэгэхээр яа харахгүй одоо нөгөө эмээгийн хөвгтөл болж таарад байлаа тий. За ер нь тэгээд нөгөө айлд тавьсан тарганы тавил гэдэг шиг тэгээд за ер нь тэгээд юмд л зарагдсан штэ. За өмөрөх хүн байхгүй. За тэгэл ер нь загнуулах юм их л хийдэг байсан юм эсвэл өмөрөх хүнгүй их л загнуулдаг байсан юм уу яадаг ч байсан юм болгон дээр намагшин тулгаа гэж дууддаг. Тэгэл ийм юм хонд явж тулгаа, өхөрт явж тулгаа, тугал нийллээ тулгаа гээл тэгэл ер нь хар багасаа л хамгийн өмнө үзүр зарагдаж явсан. Тэгэхдээ
Тэгж өссөнийх хүний арга ивийг бол харин олж сурсан. Эрхэлж өсөөгүй учраас. Хүүхэд насныхаа мөрөөдлөөр амьдарч байсан бол өнөөдөр ямар мэрэгчлээ ямар хүн байх вэ? Одоо бол бас хуучин эдийн засагч мэрэгчлээ байна шүү дээ, тий? За би багадаа бол эмч болно гэж боддог гэсэн. Манай аавын ээж, аав хоёр, аавын удам бол тэр чигээр эмчнэр. Манай өвөө чинь Үлзий хотод гэж хүн байсан. За мэдрэлийн мэс заслын эмч байсан. За манай эмээ бол буян жаргал гэж эмч байсан. Хүүхдийн их эмч, сум дундын эмч, дуудлагаар их юм. Би ч одоо хоёр эмээгийнхаа хооронд өгийн нурт мал маллал, буян жаргал эмээтэйгээ тариатын суман голын ирэг дээр бас хоёр эмээ дээрээ ээлжлэнэ чинь нөгөө аав ээж хоёрын хоёр талын үүргүүд нь штэ. Тэгээ тариатад бас өссөн. Тэгээ эмээгийнхаа дуудлаганд ингээд шүн явангууд тэр тариатад ч нөө сум дундын эрүүл мэндийн төв. Дээр үед ч нөө сум болгон имлэггүй байсан. Өндөр улааныг хариуцсан, цаашаа захирыг хариуцсан, хангаа руу явна. Тэд сум тариатаа тий 4-5 сумын дунд явж идэг. Тэгэл өвөл цаснаар чинь жолоочтойгоо 69-тойгоо тэгэл зүтгүүлдэг байсан да. Тэгэл тэр кабин дотор л өссөн бохоггүй. Яг сумын иргэдийн амьдралтай манай эмээ бол нэгт холбоотой байсан хүүхдүүдтэй. Ер нь хүүхэд өвдөх хамгийн хэцүү үед нь шүү дээ. Яг тэр үед бол 4-5 сумын дунд манай эмээ л зүтгэжсэн да. Хүмүүс туслаад тэр тусалсны дараа хүмүүсийн яаж баярлж байгаа хүний эрүүл мэндтэй одоо амь настай ингээд хүүхдийнх нь амь настай холбоотой асуудлыг ингээд шийдээд явхад эмч хүнд ямар гоё талархт юм бэ гэдэг ямар буянтай ажил вэ гэж боддог байсан. Эмч болно гэж боддог байсан. За тэгээд 10 жилд ороод ирсэн чинь за ер нь бол эмч бол их бага цалинтай юм байна. За тэгээд карьер төлөвлөлт сурах гэхээр чинь одоо их эмч болоход миний үед ч одоо 10 жил сурна гэж одоо бол бас тэрүүгээр л байгаа баг. Тийм. Нөгөө мэрэгчлэл дээшлүүлэх гэж нарийн мэрэгчлээ 4 жил сураад дахиад 2 жил резидент гээл дахиад мэрэгчлээ дээшлүүлээл. За тэгээ нэг хүлээн зөвшөөрөгдсөн эмч болоход нэг 10 жил бол шаардлагатай байна. За тэрний дараа бол одоо цалин мөнгө гинэ тэрээ бол хэцүү юм байна. Тэгээд эмч болох мөрөөдөлтөй байсан ч гэсэн амьдралын ирэхээр шаардлагаар өөр сонголт хийсэн. За тэр нь бол олон улсын харилцаа мэрэгжил эзэмшсэн. Олон улсын эдийн засгийн харилцаа. Одоо дээр үед бол манай аав ээж нарын үед бол дипломат мэрэгжил байдаг байсан. Одоо тэр мэрэгжил гэсэн үг. Олон улсын эдийн засгийн харилцааны мэрэгжилтэн. За дараа нь бол хууль мэдхгүйгээр бол ер нь бизнест ч бай, улс төрч бай, аливаа карьерт өөрөө ямар дүрмээр тоглох юм гэдэг зарчмаа ойлгохгүйгээр явах боломжгүй. Тэгээд хууль зүйн сургуульд Мөсийн хууль зүйн сургуулийг төгссөн. Хуульч болон эдийн засгийн салбарыг сонгосныхаа дараа бас гарааны бизнес буюу бизнесийн салбарыг эрт хөл тавьсан гэж хэлсэн. Анхлээд ямар бизнесийг эхлүүлж ив? Бизнесийн түүхээс олцол. За тэр юм учиртай. Би 8 дугаар ангид байхад гадаадын оюутан солилцоо гэдэг хөтөлбөрт хамрагдаад. За тэр нь болохоор Америкийн нэг хүүхэд Монголд ирж Монгол айлд амьдрын, би нэг Америк айлд очиж амьдардаг. За тэгээд тэндээ дунд сургууль сурдаг. Тэгээд би чинь дунд сургуулийн Америкт төгссөн байхгүй. 12 дугаар анги. Тий. Эндээс 8 дугаар ангиас яваад тэнд шууд 12 дугаар ангид орчиж. Тэгээд очиод шалгалтаа сайн л өгвөл төвшин тогтоох шалгалт авдаг. Тэгээ 12-т нь орё гэдээ өгсөн чинь тэнцсэн. Тэгээ 12 дугаар ангийг төгсөөд нэг өсөндө дунд нь 3 жилийг алгасчихж байгаа. Үсрээд гэж ярьдэн шүү дээ. Тий. Тэгээ 8-аас 12 л үсэрчихгүй. Тэгээ манай ангид чинь дандаа надаас 4-5 ах хүмүүс. Би чинь дунд нь жохон юм байгаа юм чи. Бага үед чинь насны зөрөө ялгагдаж харагддаг. Тэгээ ангийнхаа хамгийн жоохн нь. За тэгэл сураал төгсөн. Тэр үедээ би нөгөө Америкт зүгээр суугаад иж болохгүй 5 дахь орой хагас сайн бүтэн сайн хагас цагийн ажил хийдэг гэсэн. Аяг тагуу багч байж байгаа. Сүүлдээ Америкчууд ч нөгөө хагас бүтэн сайнаар заавал гадуур хоол иддэг. Тэгээ зөөгч ачаал ихсдэг. Дараа нь зөөгч болоод тэгээ нэг хэдэн төгрөг болоод тэр үед чинь нөгөө хүүхдэл болсон хойно 10 жилийн хүүхдүүд чинь пүүз сонирхдаг. Тэгэл пүүз мүзээ аваад нэг тиймэрхүү. За сүүлдээ ер нь бол энэ мөнгийг цуглуулах хэрэгтэй юм байна гэх. Тэгээ Америкт нэг жил гарan 2 жил шахуу ажилласан. Мөнгөө цуглуулад Монголд ирээд
үеийн хүүхдүүд тэр PC game гэдэг юмд их л хошуурж исэн үе. PC. Тий, одоо нэг Counter Strike гэж тоглоом. За тэр дөнгөж гарч исэн. Тэгэл за ер нь бол энэ бизнес ашигтай юм байна гэд хамгийн анх PC тоглоомын газар Америкт ажилласан мөнгөөр нээж исэн. За тэр маань ч гэсэн амжилттай болсон. Тэгээд сүүлд нь бусдын л адил. Яг л одоо манай Монголын бизнесмэнүүд хаанаас эхэлсэн. Яг л тэрүүгээр л эхэлсэн. PC тоглуулдаг байсан. Дараа нь Хонконг, Японоос хуучин машин зөөдөг байлаа. За машины дараагаар барилга руу орсон. Яг л одоо манай бизнесмэнүүд тэгж л явж байгаа замлаар л явж ирсэн. Тэгэл барилга дээрээс дараа нь дэд бүтцийн ажлууд руу орсон. Тэгээд одоо улс төрт байна. Одоо бол өөр ажил эрхлэх хориотой. Тэгээд компаниудаа шилжүүлсэн одоо цалингаар амьдарч байгаа. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн чинь одоо 2019 онд ашиглалтанд орсон гэсэн үү? 19 онд эхлээд 20 оны ихээр ашиглалтанд орчихсон. 20 оны. Тий. Хинч ирдгүү энэ чинь ингээд битүү хогийн цэг болцсон. Тэгээ энэ модны сүлдэрд орсон. Манай нөгөө гарууд нөгөө юмаа задлаа. Тэгээ өдөржин одоо нартай л байж идэг. Тэгээ энэгээр чинь ингээд хүн амтан явдаггүй юм байсан. Тэгээ энэ горих маань одоо эн чинь бүр дээдлийн нөгөө автоха модны аршаан чинь ингэж энэ нүгээр орж иж байгаа байхгүй. Тэгээ энэ маань тасарцсан, ширэгдсэн байсныг нь сувгийг хөөж, хогийн цэвэрлээд автоха мод хүртэл нь цэвэрлээ. Тэгээ энэгээр урсдаг болсон. Энэ нэлээ их юм хийсэн. Манай арангаачууд өөрсдөө л хөрөнгө нийлүүлж барьсан шүү дээ. Би зүгээр санаачлсан л хүн байхгүй. Тэгээ энэ нэг юм горхин дээгүүрээ юм 3 гүүрийг манай арангаачууд хандуулж ийсэн. За энэ сарвч энэ модон идэлүүдийг манай Цэнхэр сумын Булчин доржийн Бат Эрдэнэ гэдэг залуу хандуулж ийсэн. Өөр нэг модон идэлээр хийдэг. За энэ бидний зогсож байгаа энэ явган замыг манай найз хар багын найз маань Лэгцгийн Бямцогт гэдэг найз маань өөрийнхөө пүрүс машиныг зарсан мөнгөөр явган замын хавтан хийж өгчүүлсэн. Худалдаж авч өгчээсэн. За энэ хавтангийн доотлын тэгэхээр зам тэгшилгээ энэ ч нэг доороо хөрсийг хуулж агаад суулгах хэрэгтэй байхгүй. За энэ ажлыг болохоор манай нөгөө аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Санж Матов маань хийж өгч ирсэн. За энэ юуг нийт ерөнхий төлөвлөгөө архитекторын зургийг манай Бас аймгийн төлөөлөгч Дэлгэр Далаа хийж өгч ирсэн. Тэгэхээр бас нэг олон залуучуудын хичээл сэтгэлээр бий болсон цэцэрлэг төрөлн байна шүү дээ тий. Тэгэхээр яг Мөнхлөг гишүүний хувьд хойхангийн хүүхдүүдэд бас одоо нөгөө сурч боловсрохт нь ч юм өөрсдөө хөгжүүлэх тал дээр нь хэд хэдэн хүмүүнлэгийн ажлуудыг бас хийжсэн гэж сонсч байсан юм тухай. Гэрэл амьдрал өөдгээд. За зайсангийн нөгөө насан туршийн хүүхдүүдийн хүмүүжих анги байдаг. За мөнгөн мортод насанд хүрсэн хүмүүсийн бас хорих анги байдаг. За энэ хоёр дээр гэрэлт амьдрал өөд гэдэг төсөл хийгээд энэ маань компьютерийн лаборатори байгуулж өгөөд, номын сан байгуулж өгөөд. За тэгээд жил номын сандаа суугаад, уншаад, компьютераа сураад гараад ирсэн хүмүүсийн дунд эсэний уралдаан зохион байгуулад, за сэтгэл санааныхаа хувьд, хандлагынхаа хувьд хэр өөрчлөгдсөн бэ гэдгийг судалж үзээд. За тэгээд 10 хүнийг ажлын байртаа болгоно гэд. Яг л одоо ингээ ял идлээд хүмүүжээ гараад ирсэн хүмүүсийг ажилд авдаггүй. За тэрнээс нь болоод одоо нийгмийн ад үзэлт гэдэг юм уу, нийгмийн ялгарлан гадуурхалт үзүүрлэл ингэж харснаас, ялгарлан гадуурхаснаас болж эргээд нөгөө хүн чинь буцаад гэмтэргийн ертөнц рүүгээ орчих магадлал их байдаг. Тэгэхээр гэрэлт амьдрал өөдгээд өөрөө ч гэсэн сэтгэл санааны хувьд, хандлагын хувьд өөрчлөгдөв. За нийгмийн ч гэсэн хүлээж авъя гэдэг ийм төсөл واخгүй. За тэгээ эсэний уралдаан зохион байгуулсан маш олон хүмүүс орсон. Оролцсон гэдэг чинь бас өөрөө тэр эсийг бичээ сууж байгаа хүмүүс маань сэтгэл санааны хувьд засарж байгаа. Бас амьдралыг өөрөөр харддаг болж байгаа гэсэн. За төрүүлэх нь бол төрүүлж байгаанууд нь бол одоо тэр авиасын асуудал байгаа. Гэхдээ оролцож чинь гэдэг бол тухайн хүний хандлага өөрчлөгдөж байна л гэсэн. Тэгээд төслүүдийг хийж илаа. Их инээдтэй тэр чинь ингээд ном уншуулах дадал үүсч
хийхгүй. Тэгээд номын сан тавьсан номнуудаа ингээд сонирхолтой гэсэн номнуудыг ингээд аудио үзэл тавиад ангиудын коридороор ингээд спикер дээр 10 дунгаагаар уншуулдаг гэсэн. Тэгээ би нөгөө уншуулсан CD-гээ авч очиод 20 ангийн сэтгэл зүйчд өгөөд замаа энийг одоо юугаар үзлэр тавиатхаа гэх. Нөгөөд чинь ингээл хүмүүст амар гоё сонсно гэхэр сонсоод баг. Тэгэл яг сонирхолтой хэсгээр нь таслаад үргэлжлэлийг номын сангаас уншно гэнгүүт хүмүүс яг тэрүүгээр ингээд дадал үүсэж байгаа байхгүй. Тэгээд аудио ном тавьж дадал үүсгэжсэн. Одоо тэгээд миний байгуулсан номын сангийн яг тэр нөгөө аудиогоор 10 дунгаагийн хоолоогоор уншуулсан хэсгүүд тэр номнууд нь бүгд илэгдээд ингээд галтаацсан байждаг. За сүүлийн үед бол бас Харангаймын хувьд л нэлээ гоё залуу хот болж штэ. Харин тийм. Залуу хөгжлөрөө бас Ридон бас 21 аймагт бас түүчлэх байхаа гэж харж байна. Таны хувьд? Манай Ханган бүс бол түүчилнэ. Манай Арангаа аймаг чинь нөгөө оюуны бяд ихтэй хүнтэй. Ер нь улсын хэмжээнд доктор академичээр тэргүүлдэг. За эртнээсээ заян хүрээ, тариатын хүрээ гээд олон хүрээ хийдүүд байсан. За манай Ханган бүсэд мөн өндөр гигэн, Төхөн хийд, за Хар орон, Эрдэнэзуу хийд, за манай Баян онгор бол бас одоо ламын хүрээ гээд ингээ 3 гигантны нутаг. Үүнийхээ залгамж түүчээр болгоод би нэг 1000 Ханган бүсээс 1000 оюутныг тухайн улсынхын засгийн газрын тэтгэлгээр сургах ийм тэтгэлэг хөтөлбөр санаачилж байгаа. Тэгээд одоо би чинь нэг ийм сантай шүд мөхт болгосон. Тийм байна. Мөхтлөх сан. Энэ маань спорт. Тэгээ урлаг. За тэгээд нөгөө оюуны боловсролыг дэмждэг ийм сан. Тэгээ голцоо залуучууд руу зориулж. Тэгэхээр Ханган бүсээс 3 аймагаас 333 гээд хүүхдүүдийг яг тухайн орных нь хятад бол хятадын их сургуулийн бол хятадын засгийн газрын тэтгэлэг. За Европын орнууд бол тухайн орных нь. За Оросд бол Оросынх гээд нэг 6 орны сонголт гаргацсан байж байгаа. За удахгүй бүртгэл нь эхэлнэ. Жил болох юм уу? Тийм. Яаж явах вэ? Эхний ээлжинд ямар ч байсан энэ чинь өөрөө нөгөө цаг хугацаатай 1 жил бэлдэнэ. 1 жил бэлдэнэ. Бэлдээж шалгалт өгнө. За шалгалт өгөнгүүт чинь 1000-аас чинь нэг 500 600 тэнцэтнэ. Дахиад 400 нь үлдэнэ. За нөгөө 400-го дахиад бэлдэнэ. За дахиад шалгалт өгнө. За нөгөө 400-аас чинь 300 дахиад явна. 100 дахиад үлдэнэ. 100-ыг дахиад бэлдэнэ. За ингээд ямар ч байсан 1000-ыг бол яг ширээнийх нь ард тэтгэлгийг авахуулаа суулгаадах яа л гэж. яг нөгөө жил болгоон шалгалт. Тэгэхээр нөгөө тэнцээд явсан хүүхдүүд маань одоо 1000 хүүхд бэлтлээ гэхэд 600 тэнцээ явчлаа шүү дээ. Цаана дахиад 600-ийн орон зай үүслээ. Тэн дээрээ нөхөж орж ирээд ингээ яваад байна. Энэ сангийн тэтгэлэгт бол одоо яг Ханган бүсийн хүүхдүүд л хамрагдах боломж бүрдчихнэ гэж ойлгож байна зөв. Тий, эргэлтээ харъя. Хэрвээ манай Ханган бүсийн би ч одоо нин уггүй хэлэхэд Ханган бүсийн л гишүүн учраас бүсдэл одоо илүү анхаарах тавих үүрэгтэй. Тэгэхээр эхлээд бүсийнхээ оюутнуудын эргэлтийг харъя. Бидний боломж бол нэг 1000 байна. Хизэнээс бүртгэл эхлэх үү? Эх 7 хоногийн нэгтгэс эхэлж байна. Ерөнхийдөө 6 сар гаргаад эхэлчихэж байгаа юм байна шүү дээ, тий. Тэгэхээр нөгөө одоо хүүхдүүд маань яг нөгөө мэрэгжил сонголтоо хийх гээд аав ээжээсээ ер нь нэг 10 дугаар анги 11 дугаар ангиас ахуулаад хүүхдүүд маань мэрэгжил сонголт руу ороод эхэлчихдэг. Тэгээ хөдөлмөрийн зах зээл чих сонио төгслөө 10 жилээ төгслөө 12 жилээ төгслөө их сургуульд орлоо 4 жил ажлын дадлага туршлагатай болно гэд 2 жилийн дадлага туршлага шаарддаг. Ингээд ер нь одоо ингээд мэрэгжил сонголт чинь нэг 10 11 дугаар ангиас хийгдэж байгаа. Бас дахиад 4 жил сураад дахиад 2 жил 11 12 тоо сураад дахиад 4 жил оюутан болоод дахиад 2 жил туршлагажаад гэд ингээхээр 8 жилийн дараах хөдөлмөрийн зах зээл баггүй юу. Тэгтэл 8 жилийн дараа одоо юу гэдэг чинь график дизайнер гэдэг ажил бол нэлээд цөөрх юм шиг байна. Тэгнь. Тийм л оюуханаас болоод. Тэгнь. 8 жилийн дараа гэхэд тийм. Тэгтэл одоо 8 жилийн дараах бид нэр хөдөлмөрийн зах зээлээ харж төлөвлөж одоо мэрэгжил сонголтоо хийхгүй бол оролцох үед технологиор орлуулагдчих үед тэгэх юм бол эрэлттэй мэрэгжил биш болчихно. Тэгэхээр Монгол улс
маш олон хуульч нартай. Хуулийн зөвлөгөө авах хүмүүс бол хаасаагүй. Тэгтэл нөгөө өмгөөлөгч нарын хуулийн зөвлөгөө өгөх хүмүүсийн одоо эрэлтэн цөм нийлүүлэлт нь ихсэж гисэн байх жишээтэй ч юм тийм. Улаанбаатар хотод одоо үндэсний цэцэрлэг түрээлэнд Олимпийн маш том цагирга бий. Тэр цагиргыг ямар очиртай юм бэ? Хизээ анх эхлээд барьж ирсэн. За нэг таны ярилцлаган дээрээс бол та нэг ярилцлаган дээр хэлэхдээ бол нэг Эрдэнэ ол тэгээд найзтайгаа хамтдаа оройн хоол идэж сууж агаад Монголоос одоо олон дэлхийд эх орныхоо нэрийг цойрайталсан олимп дэлхийн аваргуудыг төрхийг бэлэгдэж тэр санаагаа бас гаргаж ирсэн гэдэг нэг ярилцлагатад дурдсан юмсан. Тэр Эрдэнэ олд нь одоогийн манай их хурлын гишүүн Эрдэнэ олд. Мөн. Тийм бит хоёр тэр байт харвааны холбооны хоёр дэд ерөнхийлөгч байсан. За тэгээд байт харваагаа яаж олимпийн аврагтай болгох вэ гэд ярьж сууж байгаа. Ер нь тамирчдынхаа сэтгэл зүйд нөлөөлсөн тийм том төсөл хэрэгжүүлээгээд. Тэг яг нөгөө тамирчид маань ингээд харавхад нүдэн дээр нь ингээд дэлхийн хамгийн том олимпийн цагирга байж ивэл ер нь бид нар олимпийн сэтгэл зүйтэй болох юм байна гэдэг ийм санаа гаргаад за тэгээ олимпийн цагирга барихаар болсон чинь ер нь дэлхийн хамгийн томыг бариад Гиннесийн номонд оруулчвал яадаг ингээд. Тэгээд судалсан чинь хамгийн том нь 2012 онд Лондонгийн олимпиор Лондонгийн Таймс мөрөн дээгүүр урсдаг Лондон брижийн оройд дээр залж исэн юм билээ. За тэрийг хараад за тэрнээс ер нь 2 дахин томыг барина гэд. За тэгээд 6 давхар байшин шиг өндөр. Тийм том олимпийн цагирга барьсан шүү дээ. За энийг бас олон нийтийн хандвар бас нэг 300-400 сая төгрөгийн хандив босгож барьсан. 7 хоногийн дотор босгосон гэсэн тийм 300 сая төгрөг 7 хоногийн дотор босгоно гэдэг болоосай. Манай монголчууд ер нь тэр үед нөгөө сошиаллоор анх нөгөө краудфандинг хийж ирсэн анхны төслүүдийн нэг. Тэгээд тэр үед чинь ер нь нэг Монгол ийм амбицийг л гаргасан юм л та. Бид нар дэлхийн хамгийн том эзэнт гүрэн мөн үү? Эсвэл Англи дэлхийн хамгийн том эзэнт гүрэн мөн үү гэдэг ийм маргаан, түүхийн маргаан их явдаг штэ. Тэгээд англичууд дэлхийн хамгийн том олимпийн цагиргыг барьчихж байгаа юм бол тэр чинь англичууд 1.3 сая фунт стерлингээр буюу төсвөөс мөнгө гаргаж барьсан. За тэгвэл Монголын цалин амжиргаа хийдүүлээ. Монголчууд төсвөөс мөнгө гаргахгүйгээр өөрсдийнхөө карманы мөнгөөр тэрнээс томыг барьж чадна гэдэг ийм амбицтай. Ер нь нэг их гүрнүүдийн гэдэг шиг бас эзэнт гүрний үрсад байна да тий. Тэгээд Английнхаа дээр гарнаа л гэж үзсэн. Бас ийм бэлэгдлээ болоод тий. Тэгэхээр чинь байт харваа гэснээс яг та бол бас олимпийн аваргыг бэлэгдэж гэж чинь тэр Баатар жугаа чинь пара олимпийн аварга тий. Тэрнээс өмнө төрсөн үү Баатар жугаа? Баатар жугаа өмнө би болсон. Яаж яваад ер нь Австрийн амьдралыг сонгоч уу? Яаж яваад ер нь улс төр дорыг гэд шийдэж үү? Улс төртэй холбогдсон түүх бас сонирм байна. Яг нөө өмнөх одоо ах нар гэж ярих юм уу? Өмнөх улс төрч нарын шийдвэрт их бухимддаг ус. Ингээ болгочих юм дээр яагаад хөдөлдөг юм бол яагаад сэтгэл гаргадаг юм бол гэдэг гэсэн бодол байсан. Тэгээ би өөрөө нэг аралдаад үзвэл болчих юм шиг санагдаад. Тэгэл улс төрлөө орсон доо. Яг гишүүн болоод танхимд орлоо. Хэрэгжүүлэх боломжууд танд гарч байна уу? Болж байна. Боломж гарч байна. Одоо жишээ нь би оюутлахын гэрээг ашигтай хийчих болоогүй юм бах та. За энэ дээр одоо үнэхээр Монголын тухайн үеийн улс төрчнөр, тухайн үеийн мэрэгчлэтнүүд тэр том фирмтэй, үндэстэн даамсан корпорацтай мэдлэгийн хувьд тулж барахгүй байсан юм бол ядаж гадны шинжээч нар түүнтэй ашиг сонирхлын зөрчилгүй ийм шинжээч зөвлөх нарыг Монголын засгийн газар яагаад авч болоогүй юм бол яагаад одоо хүртэл ийм монголчуудад 39 он хүртэл ээлгүй хөрөнгө оруулалтын гэрээг баталчихв. Маш их бухимдчихсэн. Тэгээ одоо дараа нь одоо энэ ухаан удгийн асуудал байна. 5-7% бид нар чинь нэг 50 туучихсан шүү дээ. Тэгсэн. 50%
монголчуудад өгөх гэж яах шиг тийм ээ. Бараг 100%-аар нь 100 жил ашиглая гэсэн гэрээ хүртэл явж ирсэн шүү дээ. 650 тэрбум төгрөг тэр үед танай засгийн газарт маа гэж зүгээр өгчөө, урчлагаа болгоод өгч. Тэр үед тэр 650 тэрбум төгрөгийг авцсан бол өнөөдөр зөвхөн 5-7 Эрдэнэс 5-7 компани одоо жилийн төсвөл 8 их найдаар эргэж байна. Тэгэхээр тэр үед тэгж цулгдуулсан бол одоо бид нар 5-7 50 тооцсон л байхгүй. Тэгтэл бас одоо ухаан худгийн асуудал яригдчихэж байна. Ягаад тэр хамгийн ох болсон нийт 5-7 баялагын 30 гаруй хувь нь нэг компанид ямар нэгэн одоо тогтоол шийдвэргүйгээр их хурлын тогтоол байхгүй. Засгийн газрын шийдвэр байхгүй. Тэгээ ягаад гэвэл тулын компанид очичваа. За дээрэс нь одоо цагаан суургын орд байна. За асхтын мөнгөний орд байна. Дахиад ер нь манай стратеги 16 орд 39 одоо ордууд байна шүү дээ. Тэгэхээр ямар ч үсэн эхний энэ дөрөв ашиглах боломжтой болсон энэ дөрөв дээр зөв шийдвэр гаргая гэдэг. Ингээд их хурлын дарга дуламжлаад энэ дөрвөн стратегийн ордыг хувь эзэмшлийг тогтоох ажлын хэсгийг байгуулад ахлахаар нь ажиллаж байгаа. За ингээ харахаар бид нар одоо энэ одоо боломж байдаг юм байна. Одоо гэрээгээ Монголын ард түмэн баялагынхаа эзэн болно. Ухаан удаа хууль ёсныхын дагуу төрийн эзэмшил байх ёстой бол тэрийн тогтооно байх ёстой л доо. Стратеги орд мөн л юм чинь. За цагаан суурга дээр одоо хилцээр хийнэ. За оюутлахын гэрээгээ онтригийн асуудал гарч ирж байна. Оюутлахын гэрээгээ бид нэр ашигтай хөлбөр рүү оруулнаа. За асхтынхаа мөнгөний ордыг бол одоо ашиглаж эхлээд төр 100% эзэмшээд үүнийхээ баялагийг одоо ард түмэндээ тэгш хуваарлах. За эхний ээлжинд бол миний би ямар ч байсан энэ Монгол улсаа баялагынхаа эзэн болгох гэсэн ийм зорилготой явж байна. За баялагынхаа эзэн болсныхаа дараа түүнийг яаж шудраг тэгш хуваарлах асуудал үүсэж байна. Тэгэхээр Монголын баялаг бүх ард түмний өмч гэдэг бас үндсэн үйлдэл заагаад өгсөн байдаг тийм. Үндсэн үйлдэл заагаад өгсөн байдаг. За гэхдээ уул уурхайн баялаг бол дуустдаг баялаг. Эзэн нөгөөдөр дуусна. Харин монголчуудын хувьд бол дуустдаггүй баялаг бол яхаарахгүй өдөөжхон салбар. За таны тэр тусмаа ханган бас юм хувьд харангаа урангаа баянгарын хувьд бол одоо малаж хорон шүү дээ. Тэгэхээр таны хувьд яг энэ бүс нутгийн төлөө энэ аймгийн төлөө юу хийж чадах вэ? Манай хангаан бүс чинь нийт одоо хонин сүргийн 40% явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ 40%-ийн хонины ноосыг бид нэр боловсруулдаг болох ч яв. Үүгээрээ дэлхийд хамгийн өндөр үнэтэйгээр зарагддаг органик бордооны үйлдвэр барьчаа гэж. За одоо дараа нь арьс ширний үйлдвэр дээр бол би одоо хөдөө аж ахуйн сайттай бол одоо их муудж ин дөө. Одоо энэ арьс ширний үйлдвэрийг ашиглалтанд оруулаад өгөөч. Жилийн төсөв дээр хоосон тавьж орж ирнэ. Ямар санаа зорилго гэдгийг мэдэхгүй одоо. Одоо бид нарыг бол хөөхөд байхад хоньны үлэн хоньны арьс энэ чинь хөрх үнэтэй байлаа шүү дээ. Тухайд ягаад тийм үнэтэй байсныг нь бол бас сайн мэдэхгүй байна. Тэр юм байсан. Урд хилээ нээсэн байсан бохгүй юу бид нар. Тэгээ урд талаас нөгөө ченжүүд орж ирээд юугаа авдаг гэсэн. Үлэн гэж авдаг байсан. Бүр ингээд телевизээр биржийн мэдээ авдаг гэсэн шүү дээ. Үхрийн шир 32,000 төгрөгтэй байна. Хоньны нэхээ нэг 8-9 мянгатай байна. Ямааны арьс нэг 10,000-тай байна гэл. За тэр үеийн 32,000 төгрөг гэдэг бол бас л хөрх мөнгө байсан юм. Тий. За тэгээд одоо үхрийн ширмэр 32,000 хөрөхгүй л баг шүү дээ. Тэгэхэд яагаад тэгсэн бэ гэхээр бид нар нөгөө түүхий эдийг арьс ширийг Монголдо боловсруулна гэд арьс ширнийхээ үйлдвэрүүдийг дэмжиж босгоно. Түүхий эдийн хэтэрхийн өндөр үнэтэй байна гингүүтээ бид нэр хилээр боловсруулаагүй арьс ширийг гаргахыг хориглосон хууль баталсан байхгүй юу? Тэгэнгүүт нөгөө арьс шир авдаг байсан урд талын ченжүүд чинь авах боломжгүй болчихж байгаа. За тэгээ арьс ширний үйлдвэрүүд нь түүхий эдээ аваад ингээд малчтынхаа амжиргаанд нэмэр болох юм болов гэсэн чинь арьс ширний үйлдвэрүүд нь нэг ч ажиллаагүй дампуурсан байхгүй. За ингээл ерөөсө боловсруулах үйлдвэргүй болол бид нар чинь ингээд арьс ширийн хог дээр хаяадаг. За тэгээ дараа нь дахны арьс ширний үйлдвэрийг барина гэд одоо энэ засгийн газар лав барихгүй байсаар яж байгаа л огцорж байгаа шүү. Тэгээ одоо 28 он хүртэл одоо хөрөнгө оруулалтыг хийгээгүй одоо дэд бүтцийн шийдээгүй байгаа үйлдвэр 28 онд ашиглалтанд орно гэдэгт би бол эргэлзэж байна.
Тэгэхээр нөгөө малчид маань хохироод байгаа юм да тий яхахгүй арьсаа хог дээр аачаал хаяа нөлөнгөө ноход хаяад өгнө гэдэг бол нэгэн бодлын одоо малчдын маань хүч хөдөлмөр өнгөдж байгаа жаахан тийм харамсалтай л. Энэ ирэх барьж байгаа шийдвэр гаргах хэрэгтэй болцсон энэ засгийн газрын сайд нар энэ малчтаал бодохгүй бол өөр ганц их хурлын гишүүн орилоод ямар ч нэмэр байдгүй юм байна. Яагаад гэвэл төсвийг захиран зарцуулж байгаа тэр хөрөнгө оруулалтыг оруулах хэсгийг шийдэж байгаа тэр хүн л малчтаа гэхгүй бол их хурлын гишүүд хичнээн орилоод хөдлөхгүй шүү дээ. Тэгэхээр зөв хүнэл хөдөө аж ахуйн салбарт томилж ажиллах шаардлагатай. Яг малчтын хамжиргааг дэмжиж гэвэл амралтын өдөр ч юм уу чуулган завсарсан үеэр яг ингээд малчны хотод ч юм уу тойрогтой ажлууд бас их гардаг тий. За нэгдүгээрт бол одоо улсын хурлаас хэрэгжүүлж байгаа хуулиудыг сурталчлан таниулж одоо ойлгуулах тал дээр. За нөгөө талаас бас тойрогт иргэд сонгогчдын өмнө малчдын өмнө одоо тулгамдж байгаа асуудлыг бас шийдэх боломжууд байна, гаргалгаа юу байна гэж сонгогчдоос санал хүсэлтийг авах ажлууд эд явж байгаа шүү гэнэ тий. За манай хайрхан суманд явж байна. За хайрхан сум маань сая Сүхбаатар дүүргийн 1-р хороо 13 дугаар хороотой мах сүүн бүтээгдэхүүн за мөн өрхийн аялал жуулчлалын гэрээ байгуулсан байгаа. За манай Аранхай аймаг Сүхбаатар дүүрэг 2 нэг pilot project гэж ярьдаг тийм туршилтын төсөл хэрэгжүүлж байгаа. Санамж бичиг зураад за энэ төсөл дээрээсээ бид нэр яадаг вэ гэхээр гол онцлог маань өмнө нь магадгүй ийм ижил төрлийн санаанууд гарч л байсан байх. Гэхдээ хэн нэгэн дарга хэрэгжүүлж эхлэв. Тушаагаад идэх байхгүй. За одоо инг тэг гэдэг. За энэ одоо та нар ер нь ингээ хотод дундын дамжлаггүй одоо нэмэлт өртөг байхгүйгээр ингээ шууд махаа нийлүүлээ, сүү цагаа эдэг нийлүүлээ гэдэг. Гэхдээ бодит амьдрал дээр өдийг хүртэл хэрэгжээгүй л байна. За юунда байсан бэ гэхээр яг энэ амьдрал мэддэг багийн дарга нар, амьдрал мэддэг хороон дарга нар хоорондоо ямар зарчмаар ямар аппликейшн ашиглах юм уу, утсаар ярих юм уу, Facebook групп үүсгэх юм уу те ямар зарчмаар хоорондоо хамтарч ажиллахаа хоорондоо ярьж тохиролцоогүй байсан. Тэгэхээр нөгөө амьд харилцаа байхгүй болчиход байгаа юм. Нэг зүгээр нэг даргын тушаал болчиход байгаа. За тэгэнгүүт одоо 4 тэрбум төгрөгөөр одоо аппликейшн хийж гин гэж байгаа. Одоо энэ өрхийн амжиргааг сайжруулахын тулд. Тэгэхэд яг одоо бидний зогсож байгаа манай хайрхан сумын айлд одоо гар утасны сүлжээ байхгүй. Тэгээд одоо яг ямар аппликейшнээр захиалга авах юм те энэ болгон маань маш тодорхойгүй бодит амьдралд нийцдэггүй байсан бол сая Аранхай аймаг Сүхбаатар дүүрэг 200 багийн дарга хорон дарга нараа хооронд нь уулзуулаад гэрээ хэлгэцсэн байхгүй хуваарлал за манай Сүхбаатар дүүргийн 1-р хороо буюу одоо нөө Шилэн байшингуудтай Улаанбаатар хотын хамгийн одоо өртөг өндөртэй хэсэг за энэ хэсэг маань хайрхан сумын одоо хайрхан сумынхантай гэрээ хийчихсэн баг. За тэнд мах бол 26 мянга хүрч байгаа. Одоо E-Mart хауулын E-Mart. Тий 26 мянга. 26 мянгатай байгаа. Яг одоо. Малчны хотоосоо бол. За одоо яг энд бол 10 мянгатай л байгаа. 16 мянган төгрөгийн зөрүү гарч байгаа даа. Тий. Тэгэхээр малчин 10 мянгаар биш. Малчин 16 мянгаар хотод нийлүүлж болж. Хотын иргэд маань 26 мянгаар биш 16 мянгаар авч болж. Боломжтой. Хин энд ашигтай. Тий, шууд гэрээ байгуулаад гол нь эрүүл ахуйд нийцсэн байх хэвээр. Гарал үүсэл тодорхой байх хэвээр. Тэгэхээр энд нөгөө багийн дарга нар буюу төрийн одоо эрх мэдэл бүхий хамгийн анхны нэгжийн этгээд оролцож байна. За дээрэс нь засаг дарга нөгөө гарал үүслийг тодорхойлж өгдөг эрүүл ахуйгийн одоо шаардлагат нь нийцүүлэх үүрэгтэй энэ төрлийн албадууд өөрсдөө орж байгаа. Тэгэхээр хайрхан сум маань сумын төсөв дээрээ нөгөө эрүүл ахуй хангасан вакуумжуулдаг ийм тоног төхөөрөмж за стандартын мал бойлох бой гэх мэтлэн ийм зүйлүүдийг тусгаад өгчлөөр энэ бүх одоо төсөл маань явчихж байгаа. За ер нь товчхондоо хэлэхэд та ингээд гэрээтэй л бол танд хөрөнгө оруулах хүмүүс тодорхой байдаг байхгүй. Тэгэхээр одоо хайрхан сумд одоо сүлжээг уулын бэлдээгаа малчин дарж явах. Улаанбаатар хотын одоо төв дүүрэгт амьдарж байгаа Улаанбаатар хотын иргэн одоо болдын одоо шууд махаа нийлүүлэх боломж бол бүрдэж байна. За болдынх бол одоо жишээнд дарж явахаас махаа авж байгаа. За ямар гарал угсаалтай вэ? За одоо нөгөө малчтын хувьд чинь нөгөө вакцинжуулалтын тэр бас хийгддэг тий. Тэр мэрэндээ хамаарагдчих үгүй юу гэдэг бүх мэдээллийг багийн дарга болон сумын даргаас боломжууд нь бол бүр нээлттэй ил тод болж ийн гэж ойлгож болохоор тий. Багийн дарга ерөөсөө мал тооллого, вакцинжуулалт, тий, малын эрүүл ахуй, хүний эрүүл ахуй. Тэгэл ингээд ер нь тухайн багт байгаа нэг 200-аас 500 өрхөө
бүрэн хариуцж байгаа төр төлөөлсөн этгээд мөн шүд. Тэгэхээр нэгт ингээд багийн төвшөнд ажиллаад ирэхлээр хүмүүс маань одоо багийн дарга сүлжээтэй сүлжээгүй хэн хэдэн малтай хэн хэдийг гаргах боломжтой гэдгийг мэдж байгаа учраас шууд ирээл одоо танах тэдэн хонь гаргах чадахгүй сүлжээтэй сүлжээгүй ингээл өцөглөөрөө тойрол тавьчихна. За Сүхбаатар дүүргийн сөөхийнхэн маань одоо групп чатан дээрээ за өнөөдөр манад нэг 10 ил мах хэрэгтэй байна гэдэг. Тэгэл ингээл багийн дарга за энэ 7 хоногт манай 20 тонн мах авнаа. Тэгэхэд багийн дарга энүүгээр сайхан мотоциклтойгоо давхиал цуглуулаад цаад. Тэгэл Сүхбаатар дүүр рүү хөрөгчтэй машинаар нийлүүлэх ийм л маш энгийн бөгөөд ухаалаг шийдэл байна. 7 хоногийн дараа Сүхбаатар дүүргийнхэн маань 13 дугаар хорооныхан маань хайрхан суманд ирж нөхцөл байдалтай танилцсан. За одоо малчин айл маань хэр одоо малаа ариутгах юм бэ? Яаж эрүүл ахуйг нь хангах юм бэ? Энд чинь бас нөгөө хариуцлага шүү дээ. Тэгэхээр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооныхан маань одоо хайрхан сумандаа ирээд энэ айлаас гээд одоо газар дээр нь үзэж танилцах юм. За тэгээд дараа нь тусгаалсан гэрээнүүдээ хийгээд ингээд олон жилийн хамт ажиллагаа. За нөгөө талдаа яг ихэр одоо ингээд яг сайхан бид нар бууцсан дээр байж байна. Сайхан бууц үнэртэй яг ингээд эрүүл ингээд уулын бэлд одоо энэ айлын өвлж байгаа сайхан цусландаа буучвал бүр сайхан. Тэгээ ингээд бууцсан дээр Монгол хүүхдүүд тоглоход харшил байхгүй болж байна. За ингээд сайхан хараа тэнүүн газар дэлгэцийн хамааралгүй ингээд сүлжээ байхгүй. Тэгэхээр нүдний хараа сайжирж байна. Одоо ингээд хотын өвчин биш үү? Бүгд нүдний шилтэй, бүгд харшилтай. За тэгээд одоо нөгөө аркеттай гэж ярьдаг те. Нөгөө хүүхдүүд агаар салхинд гарахгүй байсаар байж хагаад ясн хэврэг, биеийн боожилт муутай, толгой томтой гэдэг ч юм уу те. Мөч богинтой өндөр болдоггүй гэдэг маш олон хотчлтын хор нөлөөнүүд байна. Тэгэхээр зундаа сайхан ийм эрүүл агаар дээр, эрүүл цагаан эдэн дээр, эрүүл сайхан шин махан дээр, эрүүл агаарт тэгээ Монгол соёлоо одоо сураад, Монгол соёлоо өвлөөд мал аж ахуйтайгаа ойрхон ингэж өсөх боломж байна. Тэгэхээр манай айлууд маань яг ихэр зүгээр илүүгэр барайл өрхийн тоогоор нь сайхан ор заслаа. Манай хотынхан маань цагаан эргэлтэйгээ ирлээ. Тэгэхэд өдөрт жуулчны баазад нэг гэр бүл 3 хоолтой нэг хоноход бол дор хаяж 500 сая төгрөг төлж байгаа шүү. Тэгэхэд манай малчтын хотхонд тэр нэг хондог мөнгөөрөө тэр сая төгрөгөөрөө л 7 хоног гэж. Төслийн маань нэр болохоор Унган хангаагаас Улаанбаатар хотод Улаанбаатараас Унган хангаад Улаанбаатараас Унган хангаад малчны хотноос манай хотод гэдэг. Малчны хотноос манай хотод гэдэг нь сүү цагаан эдээ одоо махан бүтээгдэхүүн за бүр модны гэрээ хийсэн Сүхбаатар дүүргийн хойдлын гэр хорооллынхан маань одоо түлээ мод маань өндөр үнэтэй байна. Тийм учраас Арангаа аймагаас мод авъя. За тэгээ 2 тэрбум төгрөгийн модны гэрээ хүртэл жилийн яригдчихээн. За бас гэр хорооллууд дунд Арангаа аймгийн одоо цэцэрлэг сумын нэрийн барааны дэлгүүр нээя. За тэндээ ингээд бүх цагаан эдэ мах маань хямдхан байж игээ гэдэг янз бүрийн шийдлүүд гарч байна. За манай хот малчны хотноос манай хотод гэдэг маань одоо малчны хотноос шууд Улаанбаатарт очиж байгаа энэ нийлүүлэлтүүд. За Улаанбаатараас Унган хангаад гэдэг маань за саяны нөгөө өрхийн аялал жуулчлалын Хөрлийн гишүүд яг орж иж байгаа бүх хүлтэй нэг бүрчлэн танилцаж амждаггүй. Маш олон хуулиуд харагдаад байгаа. За ер нь нөгөө ажлын албуудаараа дамжуулж ингэхгүй яг өөрөө уншаа суун гэх юм бол тэр одоо нэг хууль орж ирэхдээ ингээл нэг иймэрхүү зузаантай л орж иж байгаа шүү дээ. За энэ тэгэл 7 хоногт батлагдж байгаа хуулиуд чинь 4-5 хууль батлагдах өдөр байна. Хууль батлагдахгүй өдөр байна тий. Тэгэхээр ингээд 4-5 хууль зэрэг орж ирж байгаа үед бол яаж ч амжихгүй. 7 хоногт орж ирж байгаа 1-2 хуулийг бол бүтэн уншаад амжиж байгаа. За ер нь гэхдээ ажлын албуудаа маш сайн дайчлаад ингэх юм бол болохгүй юм бол байхгүй. Шинэ парламент байгаад удаад хэдийнэ бас нэг жилийг ардаа үдэж байна. Тэгэхээр таны хувьд бас ямар хуулиуд дээр ажиллаж байна? За магадгүй эх 3 жилийн хугацаанд ямар хуулиудыг санаачилд улсын хурлын болон чуулгандаас өргөн байхаар төлөвлөж байна. За Монгол улсад хамгийн том одоо категори гэж ярьдаг 90,000 хүүс биш байхгүй. Монгол улс сая 450,000 сонгогч сая санал өгжил
За 51% нэмэгтэй. За тэгэхэд 700 мянган нэмэгтэй гэж тооцох юм бол сая 100 мянган жолоочуд Монгол улсад. Тэгж байгаа. Тэгэхээр хамгийн том хамрах хүрээнд хамаатай хуулиа батлая гэдэг. Ер нь их хурлын гишүүн гэдэг хүн бол бүх ард түмний төлөөлөлт ханаас сонгогдсон Хамаагүй яг үнэ. Тэгэхээр зарчмын хувьд бүх ард түмнийг хамарж байгаа хамгийн том асуудал юу байна гэсэн. За тэгэнгүүт нөгөө албан журмын даатгал хөдөө орон нутгийн ч бай, хотын ч бай иргэд жолоочлол албан журмын даатгал төлөөд идэг. Тэгвэл эргүүлээд нөгөө даатгалаас нь нөхөн төлбөр авъя гэхээр цагдаагийн тодорхойл, шуурхай алба, газраасаа хөдөлсөн байна, даатгаа үнэлүүлээгүй байна. Амралтын өдөр ажиллахгүй. Ингээд маш олон хүндрэл чирэгдэл нөгөө нэг гүүперний төлбөр авах гэсэн биш тэрнээсээ их зардал цаг чирэгдэл болоо явчихдаг. За тэгэхээр сая 100 мянган хүнийхээ асуудлыг шийдъя. За ингээ албан журмын даатгалыг өөрчилж байгаа. Нэмэлт өөрчлөлт оруулаад тэр нь одоо технологи хөгжчлөө, хүн болгон гар утастай болчлоо. За гар утас ашиглах боломжгүй хүмүүс нь бол цаасан маягтаар гар утас ашиглах технологийн боломжтой хүмүүс нь одоо 10 минутын дотор даатгалаа шийдвэрлэх боломж тохиолдлоо шийдвэрлээд 14 хоногийн дотор нөхөн төлбөрөө тансаар авах юм боломжтой. За тэгээд нэг Улаанбаатар хотод бол хоорондоо зам хаачаал нэг 2 гүүперний төлөө нийт ослын 40% нь араас нь мөргөх зай бариагүй ослууд байгаа байхгүй. Тэгээ ер нь бол бид нар нөгөө машин барьж байхдаа төвжрэл дунд нэг гар утсаа ингээ харж байгаа л хүний араас мөргөчтэй. За энээсээ болоод ард нь байгаа 200-300 машин бүтэн гудамжаар нь хүний ажил төвчрөл үүсгэдэг. Хүний ажилд хохирол учруулад байгаа байхгүй. Тэгэхээр энийгээ болио бууж ирлээ ойлгомжтой хэнийх нь буруу хэнийх нь зөв маш ойлгомжтой. Энэ тохиолдлуудад хоёр хүн хоорондоо зур утсаараа миний буруу миний зөв ийм хохирол гарлаа гэж илгээчдэг боллоо. Тэрийг заавал нэг цагдаа ирж гэрчлэлтэл тэр өчнөө цаг тэр замыг төгжрүүлээд яадаг. Заавал бас нэг үнэлгээний компани дээр очиод ингээд одоо хиймэл оюун ухаан хөгжсөн ба шүү дээ. Хиймэл оюун ухаан бүх интернетийг ухаад энэ машины энэ гүүприйг засахад тэдэн төгрөг болно гэдгийг чинь бодоо гаргах ямар ч асуудал болчиход байна. Тийм. Хууль өргөн барьсан байгаа мэй. Зөв үү? Хууль одоо боловсруулсан. Боловсруулаа явж байгаа. Арай өргөн барьж амжааг байгаа. Өргөн барьж амжааг байна. За тэгээд дээрэс нь одоо ахмадуудад зориулсан бас нэг хуулийн төсөл боловсруулаа явж байна. За энэ маань юу вэ гэхээр ахмадууд дээрэс нь цалингийн асуудал, цалингийн зээлийн асуудал. Монгол төрийн албанд ажиллаж байгаа төсвөөс цалин авдаг, төсвөөс тэтгэвэр авдаг хүмүүс бол найдвартай их үүсвэртэй хүмүүс байхгүй юу? Зээлдэгч нар. Найдвартай зээлдэгч нар. Монгол төр байгаа бол цалингаа тавьж л таараа. Монгол төр байгаа бол тэтгэврээ тавьж л таараа. Тэгтэл банк энэ найдвартай их үүсвэр дээр шимтгэл аваад байдаг. Хүүн өндөр байгаад байдаг. Тэгэхээр энэ тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломж байна гэж харж байгаа. Монгол төр байгаа бол тэтгэвэр байгаа. Ахмадуудаа асрах үүрэгтэй. Монгол төр байгаа бол төрд ажиллаж байгаа хүмүүс байгаа. Цалингаа авна. Монгол төр байгаа бол төсвөр цалин тавьж л таараа. Монгол төр байгаа бол тэр төр дор банк ажиллаж л таараа. Тэгэхээр ийм ойлгомжтой систем дээр яагаад өндөр эрсдэл тооцоод идэх юм бэ? Тийм учраас тэтгэврийн зээлийг бас энэ төрийн албан хаагч нарын найдвартай цалингийн их үүсвэртэй энэ зээлийн хүүнүүдийг бууруулах боломж байна гэж харж байгаа. За таны хувьд л төрц маяг ханган бүсээс сонгогдсон. Тэгэхээр ханган бүсийн хувьд л одоо ингээд яг сүлжээнд холбогдоогүй маш олон баг баригад бол байдаг тийм. Сүлжээнд ер нь ингээд бүгдээрээ холбогдох боломжууд байдаг юм уу? Яг энэ асуудал бол одоо өвөл одоо цаг агаар хүндэрсэн үед бол маш эрчимтэй яригддаг шүү дээ. За сэрэмжлүүлэг хүргээд байхад яхаараа малчид мэдтгүй гээл нэг мэдмэх хэрэгчтэн сошиал дээр нэг хэсэг сэвж яхад нөгөө талдаа ясам дээр яг үндэ малчид нь ямар ч сүлжээ холбоо харилцаад байх боломжгүй нөхцөлд ажиллаж амьдарч байгаа. Яг үнэ. Тэгэхээр одоо бол юм байгаа. Манай ханган бүсийн хэмжээнд 26 цэг дээр сүлжээ оруулахаар цахим хөгжлийн яамд хүсэлт өгсөн байгаа. За тэгтэл энэ сүлжээг хөрөнгө оруулалтыг хийж босгодог бүх нийтийн үүргийн сан гэж байдаг. За энэ сан бол энэ операторудаас авсан хураамжаар бий болдог ийм сан.
За энэ сан нь бол нэг жилдээ нэг 20 тэрбум төгрөгийн сан байдгийн байлээ. За энэ жил бол 7 тэрбумыг ашиглая гэд ингээд төсвийн тухай хуулинд орцсон баг. За энэ 7 тэрбумаар одоо хамгийн дээдл нь нэг 30-аад станц барих боломжтой үндэсний хэмжээнд. Тэгтэл манай хангаан бүсэд 26 хэрэгтэй байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө төсөв мөнгө нь хүрэлцээгүй байдгаас болоод удаашрдаг. За одоо ямар ч байсан би хангаан бүсэдээ болохоор энэ оноос өмнө болохоор нэг 5 станц оруулж байгаа. За оны дараа бол дахиад нэг 10-ыг оруулах санаатай байна. За тэгээд ер нь энэ бүрэн эрхийнхээ хугацаанд хангаан бүсийнхаа одоо шаардлагатай байгаа бүх цэгүүдийг сүлжээнд холбох ийм л зорилготой байна. Тэгэхээр бас өргөн удам яг газар нутагта Монгол орныг одоо өнцөг булан бүрт эзэнтэй байлгаж байгаа хүмүүс бол яах аргагүй малчд байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд одоо малчдын халаа ер нь бол багасж байна. Тэр тусмаа залуу малчд бол одоо өдрийн эрх тутам багасж байна. За хүн ер нь их орчинд тасамтгай. За залуу хүүхдүүд хот руу очиод оюутан болоод сурдаг. За тэгээ нөгөө парта байшин баалантай жорлон үеийн хүүхдүүдэнд наргид сэнгэн үеийнхэнтэйгээ байх юм хүсэл сонирхолтой болчоод эргээд мал маллна гэхээр маш хүнд нөхцөл шүү дээ. Энэ чинь өвөл ямар хэцүү вэ? Сур амьсгалтай. Тий. За энэ байдлаас болоод нөгөө орчны шилжилтүүд хийгээд байна. За тэхийн тулд яах вэ гэхээр ядаж нөгөө ийм орчныг нь сумын төв дээр нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. За суманд одоо 100 жил тэмдэглэж байгаа сумууд маань хүртэл одоогоор модон жорлонтойгоо байна шүү дээ. За тэгэнгүүт одоо хөдөөд бол голцоо эмэгтэй залуу эмэгтэйчүүд их тогтохгүй байгаа. А эмэгтэй хүн гэдэг чинь нөгөө илүү их орчин хүсэж одоо инхри ялдан байх сонирхолтой шүү дээ. Тэгэл ингээд хотод очиод тийм орчин тасчаад эргээд хөдөө ирж амьдрий гэхээр нэг л болж өгөхгүй байгаа. Тэгэхээр яг сумын төв дээр бид нэр орон сууцчлуулах, дэд бүтцийн ядаж нөгөө энэ нойлын асуудлыг шийдээд халуун хүүтэн уустай ийм орчныг бүрдүүлж чадах юм бол манай малчид бас сумын төв дээрээ бас нэг амьдрах байртай. За ингээд тал хэр бүстэй малаа маллах боломжтой ийм байдлаар. За хамгийн гол нь ер нь хүний одоо тогтох газар бол эдийн засгийн хөшүүрэг гэж байдаг. Малын гаралтай түүхий дэвд маань өнөөдөр хичнээн хөдөлмөрлөөд энэ маань үнсэнд хүрэхгүй байгаа учраас хотод орж такси барья, хотод орж барилга дээр ажиллая гэсэн сонирхлууд их багт. Их болж байна. Тэгэхээр одоо бид нэр ерөөсөө эдийн засгийн хөшүүрэг малчин хүн хөдөлмөрөө үнэлүүлэх энэ боломжийг нь л нээлж өгөх юм бол манай залуучууд илүү их орлого олох боломжтой тал руугаа л ирж ажиллана. Тэгэхээр бас улс төрчийн амьдралыг сонгоод улсын хурлын гишүүн болчихоор яг олонний нүдэн дээр бүх злийл болж байгаа. Шүүмжлэлт баггүй уртж байна уу? Тий, одоо шүүмжлэх нь зөвлөдөө. Одоо шүүмжлүүлэхгүй гээд яах вэ? Харин шүүмжилж байгаа нь сайн хэрэг. Тэрхгүй бол хүн хэлхээс нааш цаас чичгээс нааш гэж анзаарахгүй яваад байвал би өөрөө л алдаа их гаргана. Тэгэхээр ард түмнийхээ өмнө шүүмжлүүлэх гэж л гишүүн болсон. Тэгэхээр алдаагаа засуулах ёстой. Зөв ёсны асуудал. Тэгээд шүүмжлүүлэх ер нь бол дуртай асуудал. Зөв шүүмжийг. Доромжийг бол гэдэг юм эсвэл огт хамааралгүй зүйлүүдээр одоо гүтгэж доромжлох юм бол тэр нь дуртай хүн гэж байх хэрэгтэй тийм ээ. Баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч оролцсон Монгол Улсын хурлын гишүүн Мөнхлөг танд маш их баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн маань цаг энэ хүрээнд өндөрлөж байна. Тэгээд нэвтрүүлгийн хүрээнд яг тий улс орондоо одоо хийхээр төлөвлөж байгаа ажлууд болон малчаа одоо иргэдийн төлөө хийхээр төлж байгаа олон чухал асуудлын хүрээнд бас нээлттэй хариултад өгсөнд баярлалаа. Таны цаашдын улс төрийн амжилт ажилд бас өндөр их амжилтыг хүсье. За баярлалаа. Тэгээ бас Сүбэдэ эмээнийхэндээ за нийт одоо зураглаач сэтгүүлчдийн баг за та бүхэнд бас ажлын амжилт хүсье. За шин тутам гарч ирж байгаа гэхэд бас иргэдийнхаа дунд, үзэгчдийнхаа дунд бас маш өндөр үзэлттэй болсон байлээ. Тэгээд энэ ирчээр цаашдаа улам сайн ажиллаарай. Ард нийтийнхаа төлөө засаглалынхаа 4 дахь засаглалыг хэрэгжүүлж иргэдийнхаа дуу хоолой байгаарай, эрхт мэдлэлтнүүдний дашуур байгаарай гэж хүсье. Эерэг бүхнийг Сүбэдэ Цэгмэнэс